ажиллуулгач нь тухайн хүний нэгэн даатгалын шимтгэлийг төлөөгүй байдаг. Инхээр нөгөө нэгэн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй учраас тухайн хүн хэдийгээр ажиллаа цалиа авч ирсэн хэдий ч одоо нөгөө шимтгэл төлсөн жилд нь тооцогдохгүй болчих жоох байхгүй. Тэр хугацааг тухайн ажиллуулагч нөхөх ямар ч боломж байхгүй. Нэгэн даатгалын тухайн хуулиар бол нөхөж болдоггүй юм хуультай. Тэгэхээр тухайн хугацаагаараа хохирох юм эрсдэл тухайн даатгалагчд үүсдэг. Дээрэс нь одоо манай үйл ажиллагаа захимдсан тухайн даатгуулагч одоо миний мөнгийг төлсөн байна уугүй юу гэдгийг сар сараар нь харах бүрэн боломжтой. Тэгэхээр миний цалингаас шимтгэл тооцоо авсан юм чинь тухайн байгууллага, тухайн нэм даатгалын байгууллагад мөнгө төлж өгөө юу гэдгийг тухайн даатгуулагч сар болгон хийж явах хэрэгтэй. Эрсдэл учрахгүй учраас. Тэгээ төлөөгүй байх юм бол шаардах хэрэгтэй тийм ээ. Та миний цалингаас судалгаад авцсан. Та нэм даатгалын байгууллагад төлөөгүй байна. Би бол төлсөө. Та өөрийнхөө төлөвлөлтөө хэмжээг нэмээд нэм даатгалын байгууллагад шимтгэлээ төлөөч. Дараа нь эрсдэл учруул хэн хариуцах вэ? Ингээд явдаг нэлээд хариуцлагатай ингээд араас нь явж байгаа иргэдч зөнгөө байдаг. Тийм учраас нэм даатгалын шимтгэлээ цаг хугацаанд нь төлж өгөө юу гэдэг дээр бас өөрсдөө нэм даатгалын одоо аппликейшн руу ороод даатгуулагч руу ороод тэрэн дээр тухайн сард төлж өгөө юу эсвэл аль хугацаанаас хойш төлөөгүй байна гэдгийг хараад хянаад шаардаад явах юм бүрэн боломжтой байгаа.